Сайн байцгаана уу гэгчтэй та бүхэндээ энэ тренингийн хүргэе. Чүхэн миний анх удаа зориглон олон сайн нэгтийн дүнд цаатаагаар би даасан сэдвийг зориглон гаргалаа та бүхний таалал нийцэх болтугай. Ингээд хүрлээ минь нэвий Вьетнамтай хамтарсан цагаан будааны үйлдвэр байгуулахад хүрлээ. Энэ хүрлээ гэснээс ер нь сүүлийн үед амьдрал ер нь сайн ч юм болж байсан хүрлээ, муу ч юм болж байсан хүрлээ. Энэ хүрлийг үе юм байхгүй болжээ. Жишээлбэл Алтчингийн Жамишүрэн алтан хоёр хөрөнгөн хуваахад хүрлээ. Тэр хүрээ хөрөнгөд одоо миний нэр ямар хамаа байна. За тэгэл цаашаа ярих юм бол миний амьдрал руу ороод ирж байгаа байхгүй. Бага охин 10 нас хүрлээ, том охин 17 нас хүрлээ, эхнэр 40 нас хүрлээ. Өгшөртөө сайшин эхнэр маань нүүрнийхээ ярьсыг татуулахад хүрлээ. Би тэр институтээс суусан болохоос ямар нүүрний арилтаа суусан биш. За тэгэл цаашаа ярих юм бол одоо ингэ сонгуул улс төрлөө ороод ирж байгаа байхгүй юу? Баянгол дүүргийн нэр дэвшигчдийн дүн гарахад удаашрахад хүрлээ, иргэд бухимдахад хүрлээ, бухимдсан иргэд жагсахад хүрлээ, жагссан иргэд намын байр шатаахад хүрлээ. Юу л ярьж байгаа юм бэ? Чи намын байр шатаах тэр өдөр чинь би гэртээ суугаад зурагт үзэл айгаад бэмбэгнэл одоо яадаг бол гэл төрийн сүлдэнд зальбараа сууж ирсэн чинь тэнд миний нэр гүйжил яваа байхгүй юу? Улаанбаатарын утаанд удаан залаатай монголчуудын уушиг тоороход хүрлээ. Энэ үйлдвэрээс харахад нийт монголчууд сайхан дулаахан баартай байсан амьдрал. Би ганцаараа тэр уулын ороод очоо бакри шиг таагаад байсан хүсийг харагдаад байгаа. Монгол улсын хүн ам хужаа барилгачдынхаа тоог нэмээд 3 сая хүлээ. Энэ үйлдвэрээс харахад би одоо урд хил дээр зогсоо хужаа нарыг манай шахын хорон таа бүхэн тавтай сайхан морилцгоо гэж би ганцаараа хужаа нарыг оруулж ирээд юм шиг санагдаад байгаа. За тэгэл цаашаа ярих юм бол туулгол хэрэггэд хүлээ. Туулгыг очоо шанаг барьцаа би шахаад байсан шиг санагдаад байна. Энэ их зөв жишээ ба таа бүхэн сонсч байна. Баасан авгаа бас дахин баригдахад үлээ. Би тэр баасан авгаа гэж барихан битгээл танихчгүй шүү. Тэгтэл одоо энэ баасан авгаа гэдэг миний нэр тэнд гүйж яваа байхгүй юу? Бас сайн жишээ байна. Огторч явсан элбэгдэрж ерөнхийлөгч болоход хүрлээ. Энэ бол харин болж байгаа байхгүй юу? За тэгэл эвлэрдгүй хоёр нам эвлэрэхэд хүрлээ. Ингээд болооч. За тэгэл цаашаа ингээд олимп руу ороо авчиж байгаа шүү дахиад. Монголчууд олимпийн 2 алт, 2 мөнгөн медалийн төлөө зингэн өгжилтэхэд хүрлээ. Тэр ч битгий хэл төр засгийн дэргүүнүүд нь ганхан согтоход хүрлээ. Энэ үйлдвэрээс харахад би одоо ингээд төрийн ордонд очоод 3 өндөрлөгтэй хамт арих уучин шиг санагдаад байна. За тэгэл цаашаа дахиад олимп Гавьяа тамирчин гүндэгмагийн гарвуу гацхад хүрлээ. Энэ үйлдвэрээс харахад би Бээжинд ч гүндэгмагийн 7 орноос татаад байсан шиг санагдаад байна. Одоо нийгэм рүү ороод ирж байгаа байхгүй юу? Хоньны мах 4,000 хүрлээ, ухрын мах 5,000 хүрлээ, бензин 2,000 хүрлээ. Би ганцаараа мах зараад, бензин зараад өөрийнхөө нэрийг ашиглаад үнийн өсгөөд байгаа юм шиг санагдаад байна. Зөвхөн жишээ их олон байна. За тэгээд би энэ хүрлээ гэдэг нэрээс улбаалаад одоо энэ яг ер нь идэвхтэй амьдрий гэж бодоод би нийгмийн янз бүрийн салбарт ингээд судалгаа хийгээд үзэж байгаа. Монголчууд ч их буруу ярьж зөв ойлгодог ард түмэн юм байна. Жишээлбэл ингэж ярьж байгаа. Одоо цаг чинь энийг сайхан үзэгсэнтэй Монгол бүсгүй даруухан сайхан үнэхээр гоё бүсгүй гэдгийг одооны залуучууд юу гэж ярьж байна гэж үнэн таларцсан хөөх гэж ярьж байгаа. Гэж талараад унтсан хөөхөн тэгж гоё харагдах уу? Харагдахгүй. Тэгээд яахан ярих юм бол энэ их өндөр соёлтой, боловсралтай, ирээдүйтэй, чадвартай, мэдлэгтэй, оюунлаг залуу гэж хэлдэг юм чинь. Үнэн цоорцсон залуу гэж байгаа юм. Хаагаараа нэг буудуулчих хүн бэ. За тэгээд манай засаг даргын карманы хоо. Тэр хүний кармалаад явдаг. Яасан том карматай засаг дарга вэ? Хүний кармаар гүгээд өрсдөг ямар жижигхэн хүн бэ?
За тэгэл цаашаа ярих юм бол одоо зөндөө юм. Саяхан телевизээр нэг бүжгийн реалити шоу явуулж байгаа байхгүй юу? Шүүгчин тэгж байгаа байхгүй юу? Наа таацаа шидэд өг. Бие их биенээс нь толгоогоо салга. Хөлөө чөлөөтэй хол хай хитэр гэж юу яриад байгаа бэ? Хүнийг ингээд мөчлөө шидчих юм шиг л. Нэг бүжигч нь ойлгоо. Дараагийн дугаарыг би бүр анжгаад үжихэд яахчгүй байгаа. А гэтэл тэр чи бүжигээ хэллээ. За тэгээ сонио уншиж чинь. Улсын их баяр наадмын өдөр хүй 7 худагт эрийн ашарт төрийн 3 өндөрлөг хамтдаа босоогоор морь харав. Чи катафехан үечих юм бол их эвгүй өгүүлбэр байгаа. А гэтэл бид нар уншихдаа шууд ойлгож байгаа морины уралдаа үтсэх юм байна гэх. Та тэгэл цагаасаар дөхөхөд буруу ярьдаг юм. Бүр их шинэ гэж нэг хүн ингэ сандраад гэж хайж гэнэ гэхээр өвөөгийн өвчөг чамсан чинь түүхийг өвчжээ гэж явж. Шинэ ярьж байгаа юм байж байгаа. Тэм үү настай амтны өвчөг чамд яах нь вэ? Хүтгсэн чинь өөдөөс нэг аваа би ихтэй баларсан штэ. Ээжийнхээ уутыг чанах гэж та хугацаанд чанахгүй болохгүй гэд аваа явж гэнэ гэд. Юу ярьж байгаа гэж ээжийнхээ уутыг аваа явж гэнэ гэж. Үн юу ч биш. Нэг эмэгтэй ингэсгээ сандраад гүгэлж хайж гэнэ гэсэн чинь штэ. Цагаасар болох гээд манай нөхрийн боов жижигдээдээ гэж. Тэрийг сонссон эмэгтэй өөдөөс нь "Үу тэгээ юу чи начингийн дорооч начингийн боовчийг аштайх юм байлээ штэ" гэсэн хариулт нь "Нөхрийн хөөч жижиг юм байлээ" гэж. Ингээд гүйж байгаа хгүй ингээд штэ ингээд нэг л буруу ярьсан зөв ойлгосон ард юм. Энэ бүхэн юунаас эхлээд улбаалаад улам их орчин үед их дэлгэрээ дэвшлээ дээшлээд байл гэж би судалгаа хийгээд өгч чинь манай нэг төрийн тэргуунд гарахтаа бид ярихгүй шууд хийнэгээд хэлсэн байгаа хгүй юу. Тэгээд нэг ингээд тэрний учрыг олоогүй нэг л баахан хийсэн, ярьсан, авсан, чансан, андуурсан тийм л болоод гүйлдээд байгаа. Монголчууд бид нар чинь эртнээс дээд одоо хүртэл өвөг дээдс маань бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүхэн усаар угаавал хэрэггүй гэдэг сайхан үгийг санаж алив ямар нэгэн ажил үйлсийг эхлэхдээ бүгдээрээ тойрцоолгоод оюун ухаанаа уралдуулж ажил үйлсээ эхлэх аваас санахгүй чадахгүй гэх газаргүй бөгөөд тун удахгүй бид Азийн бар болж хөгжинэ гэдэгтээ би итгэж явдаг Монгол эр хүн билээ. Алцдаггүй Монголын төлөө тэмцэн өвгөө хадагтай Монгол эр хүн